Орон хүнзэгчтэй Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөр үйлчлэлтэй холбоотой орон нутгаас бэлтгэсэн багц мэдээ сурвалжилгаар эхэлж байна. 2009-с 2010 оны зууднаар манай улс нийтдээ 10 гаруй сая малаа алдаж, үүний улмаас 18 мянган малчин айл урх амжиргааныхаа гол их үүсрээс салж ядуучуудыг нэмж шилжиж байсан. Тэгвэл 2010-аас 2011 онд хөдөөнөөс хот руу 30 мянган иргэн шилжиж ирсэн нь зуудны хор уршигын үргэлжил болсон гэж хэлж болох юм а. Манай сурвалжлах баг хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийн цасан бүрхэлтэй байгаагаас 15 аймгийн 55 суманд мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Цаг эрт байхад ийхүү хүндэрч байгаа нь цаашдаа үйлчлэлтийн байдал улам муудаж болцсошгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. За үйлчлэлт хүндэрч байгаа газруудын нэг бол Булган аймаг юм. Булган аймгийн 8 сум зуудын байдал шилжээд байна. Цас их орж хатуурсан, дээрэс нь хүйтний ирж чангарч байгааг онцолж байгаа юм а. Энэ жил бол маш хүнд байна. Шөндөө бол 46-аас 47 гараад фильтр хөрсөн дээр хүүтэрч байна. Өдөртөө нэг 38 гараад илүү буухгүй. Ямсаас энэ хүүтэнд бол мад болоод баар бэш даарад малын хоригдол гарч байна. Сөндөө мал нь дарагдаж өгч байна. Ийм аюул тулгараад байна. Засанд богдчиход байгаа 120 айл өрхийг малтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Булган аймгийн онцгой комисс үзсэн байна. За гэвч малчид зөрүүдлэх тохиолдол их гарч байна гэлээ. Тэгээ малчидад бол хамгийн гол нь одоо тэр малынхаа одоо муутгаас өмнө тэр гайгүй байгаа дээр нь залд борлуулах нядлах ийм үүрэг сум орноос сумын комиссээс бас үүрэг даалгавар өгөөд байгаа. За энэ жилийн үед засаг хэмжээгээр орсон тул ихэнх нутагт засан бүрхэл тогтоод байна. За тиймээс мал идэх зүйлгүй болж байгаа юм а. Мал бол бэлчээрт хөлсөн засанд ингээд явал ихээр шилбэн одоо арьсан зулгараад тэгээ одоо шилбэн одоо хавцраад тэгээ мал бол доглоод явж чадахгүй нэгдэг. Хоёрдугаарт бол одоо яг талын бэлчээрт бол хонголсон засанд ороос мал бол идэх юм байхгүй. Булган аймагт үйлчлэлт хүндэрч байгаатай зэрэгсэн бас нэгэн асуудал гараад байгаа юм. За энэ аймаг нь отрын бүс нутагт хамаардаг. Тиймээс отор нүүдэлтэй холбоотой олон асуудал гараад байгаа юм байна. Отторчид, нүүдэлчид бол одоо аршаан цомыг нэлээд талхалж байгаа, үлчээрийг талхалж байгаа. Дээр нь тэнд одоо хүний эрүүл мэндийн асуудал нэлээд хүнд байгаа. Отторчид бол одоо нүүдлийг ирж байгаа учраас гэр бараа нэмгэн, дээр нь ялхнаа төгөөгтэй өвчин зовлон их байгаа. Тэрэн дээр нэлээд бас асуудал үүсэж байгаа. Булган аймаг нийт 2.5 сая малтайгаас одоогийн байдлаар нийтийн мал сүргийн 1% нь хоригдоод байна. За нийт хүн амын 70% нь малчин өрх юм. Мал аж ахуйг голосон эдийн засагтай тул засгийн газрын дэмжлэг тусалцааг их шаардлагатай байгааг онцолж байлаа. Хөвсгөл аймагт ч мөн үйлчлэлт хүндэрч онцгой нөхцөл байдал үүсээд байна. Урьдчилан тооцоолж байгаагаар ойрын жилүүдэд тохиолдог зууд болох төлөвтэй байгааг мэдээллээ. Энэ талаарх сурвалжилгыг Пүрэв од хоёр нар Хөвсгөл аймагаас бэлтгэснийг одоо үзүүлье. За энэ жил үйлчлэлтэр нь хэр байна? Энэ жилийн үйлчлэлтэр нь урд урдаагаас илүү их хүндэртэй байна. Урд нь одоо 2000 оноо зуудыг бодоход тэрнээс илүү зууд болж ял гэж бодож байна. Малын хөл халцраад, хушуун халцраад ингээд хөл хүндрэлтэй байна дээ. Малчин далаагийнх өвлжид хүндэрсэн нутагт байгаа юм а. Түүний хэлж байгаагаар цас ихтэй тул мал бэлчээрлэх боломжгүй. За мөн үүний дээр өвс дижэл маш бага байгаа. Тиймээс малдаа амсуулах төдий өвс өгч өдрөө аргацаасан байдалтай байна гэлээ. За Хөвсгөл аймгийн ихэнх сумдад байдал ийм байгаа талаар аймгийн онцгой комиссийн хурлаас мэдээлж байна. Цэцэрлэг цагаан уул бүрэн тогтох түнэл чанд гүн өндөр цагаан уур Эрдэнэ улаан сумдын нутагт хамгийн зузаан застай буюу бэлчээртэй 30 см хүртэл хунгарлсан газартаа бол 40-60 см зузаан. Хөвсгөл аймаг малын тоогоор сүүлийн 10 гаруй жил улсдаа тэргүүлж байна. 3.5 сая малтай учир бэлчээрийн дааз хэтэрсэн гэлээ. За аймгийн хэмжээнд бэлчээрийн дааз багтаамж бүх сумдад хэтэрсэн. Бэлчээрийн дааз хэтэрсний дээр аймгийн аль суманд 1-2 удаа цас нэмж аруул мал бэлчээрлэх боломжгүй болно гэлээ. Зод дурхан зөвхөн мал сүрэгт аюул занал хийлдэггүй. Хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг анхаарах ёстойг мөн хэлж байгаа юм а. За төрийн тусламжийн дуудлагын одоо байдалд бол бас цас ихтэй энэ байдалтай уялдуулаад бол зарим газарт бол 20 орчим километрд бараг 20 цаг одоо явах ийм тохиолдлууд байгаа. Хөвсгөл аймгийн онцгой комиссийн хуралд онцгой байдлын ерхий газар болон үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд оролцож үүрэг чиглэл өглөө. За ер нь бол ямар ч арга хэмжээнүүдийг бол засгийн газраас өгсөн чиглэл бол дандаа урьдчилсан арга хэмжээнүүд авч явъя. Хүн эмнэлэг дээр ч тэр зам даваа хаагдсан дээр ч тэр малын
тижэл өвс өхийг ч гэсэн дандаа урьдчилж хий. Тэгэхгүй бол нэгэнт мал турцсан тордлого авах нь өнгөрцөн үед бол асуудлыг тавиад бол хэрэггүй. Нэг сарын эхний 7 хоногийн байдлаар ихэнх аймагт өвлжилт хүндэрчлээ. За 3 сар хүртэл нөхцөл байдал улам дордох төлөвтэй болсон. Тиймээс малчтад туслах аян өрнүүлээд эхэлсэн байна. Пүүс компаниуд иргэдийг малчтад туслахын аян өрнүүлэхийн ажиллагааг эхлээд явж байгаа. Энэтэй адилхан арга хэмжээг аймгийн түвшинд бүх төр засгийн байгууллага хувийн компани ард иргэдийн донд өрнүүлээд энэ зуудыг бас хохирол багтаа давахгүй бол эргээд бас одоо эмзэг ядуу бүлгийн хүмүүс малгүй болж зуданд малаа алдаж ийм бүлэгт орох магадлал өндөр гарч ирнэ. Өвлжилт хүндрэлээ гээд дэмий өглөөд сууж болохгүй. Засгийн газраас эхлээд аймаг сум хороо баг тусварт хурдтай ажиллаж зохицуулалт сайн хийвэл ямар ч хүндрэлийг давж гарна гэдгийг онцгой комиссийн хурлын үеэр саналлаа. Манай улсад ямар ч бүртгэлгүй зөвшөөрлөхгүй архийг Солонгос улсын иргэн өөрөө хийн худалдаалж байжээ. Тэрээр 10 гаруй жилийн өмнө манай улсад жуулчны визээр орж ирсэн байна. Түүнээс хойш хууль бусаар архи үйлдвэрлэж зочид борлуулдаг байсан тухай Монголын бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос мэдгдлээ. Бидний харж байгаа нэг болон 8 литрийн савлгаатай архийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Амуур зочид уудлын нэг давхрын Солонгос зоогийн газарт худалдаалдаг байжээ. Энэ архийг үйлдвэрлэдэг байсан Солонгос иргэнийг Пин Ён Сун гэдэг байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн 4-р хороонд буюу Арт кинотеатрын баруун талд Чин Сөө Гол гэдэг компанийнхаа байранд архиа үйлдвэрлэдэг байсан байна. Арх нь бол одоо хорооллын модны эрт бодлого төндөмө зочид уудлын ресторан, Солонгос ресторан жижиг арх нь $130, том арх нь $800,000 зарагддаг байна. Нийт бол одоо шалгалтын явцад бол нийт 70-аас 80 шиг арх бол илэрсэн. Өмнө нь бол одоо яг хэдийг зарж ямар хувь байдал үүсчихсэн бол бид нар сайн мэдэх байна. Энэ архинд ямар нэгэн хордсон тийм хүмүүс байгаа бол бидэнтэй бас холбоо өрж байна. Мэргэжлийн яалт эдгээр бол одоо энэ дээр уг нь бол энэ чинь зохих хууль ёсныхон дагуу бол тий нөгөө нэг лац байх хэвээр арх борлуулах дээр нь шалгалт хийсэн тий шалгалтын дүгнэлт байх хэвээр мэргэжлийн яалтын байгууллага бас дүгнэлт байх хэвээр гих зэрэгнүүд байхгүй байгаа юм л та. Манай улсад гадны иргэн хууль усаар архи үйлдвэрлэж борлуулад 10 гаруй жил болж байхад мэргэжлийн хяналтын газар болон бусад хяналтын байгууллагууд яагаад олж мэдээгүй ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдөө хүрснийг тэд гайхаж байлаа. Мөн гадаад иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрынхан үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг тэд сануулж ирсэн юм а. Цагаан сар болоход сар гаруй хугацаа болтлоо. Энэ өдрүүдэд цагаан эдэний эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Үүнийг далимдуулан зарим мэргэд цагаан эдэнд гурил усгольж арвижуулан худалдаалдаг. Ингэснээр бидний эртээр үеэс хэрэглэж ирсэн эдээ өнгө чанараа алдаж хэрэглэгч нарт хор болох аюултай. Тиймээс дараагийн сурвалжилгаа энэ сэдвээр бэлтгэлээ. За энэ хоёр аягтай усыг бол харж авах. Энэ хоёр аягтай усанд бол ааруул хийсэн байгаа. Энэ талын усад одоо яагаад ийм цагаан булангарцсан байгаа юм бэ гэхэл энд одоо гурил хэлсэн ааруул хийсэн. Тийм учраас ийм булангартай энэ цагаан болж харагдаж байгаа юм. Энд нь бол одоо цэвэр ааруул одоо гурилгүй холцгүй ийм ааруул хийсэн гэсэн үг. Тэгэхээр ийм одоо цэвэр харагдаж байна. Одоо тавгандаар үйсэн одоо байдлаар нь харахад ч гэсэн энэ талын шаргалцсан ааруул бол одоо цэвэр одоо малын ааруул. Энд нь бол гурил хэлсэн учраас ийм цав цагаан харагдаж байна. Дандаа ингээ гурил мөрөлтөй холдсон. Тэгээд нөгөөт нь айгүй амархан хавддаг тийм юутэй байдаг юм байлээ. Тэгээ би бол үзэж байгаа сонгож байгаа л тэгэл авъя гэж бодоод явж байна одоо. Хөдөөнөөс ирж байгаа ч бас ялгаагүй байдаг. Сайхан байдаг баг. Таны авсан цагаан дээр нь ямар вэ? Муухан л юм. Гурил холдсон зарим тийм баг. Гэхдээ яхад устаас байдаг шүү дээ тий. Тэгэл өрөм гихчл одоо янз янз юм холдсон байдаг. Ийм айцтай хуурамч аргаар арвижуулсан цагаан эдээ ихэвчлэн хүнсний зах дээр борлогддог. Манайхны үнэн арай хямд гэсэн сэтгүүл зүйдээр 8-ачд тоглож, гурил холсон ааруулаа арангаах, өрмөө хөвсгөлийг гэж худлаа ярьж борлуулдаг. Хэрвээ та килограммын $8,000 авсан ааруулаа цагаан сарын дараа хорчид латхыг харж хаяхгүй бай гэвэл гарал үүслийнх нь гэрчлэгийг харж байх хэрэгтэй юм байна. Гарал үүслийн бичгээ ярьдаг шүү дээ. Тэр одоо танд байгаа. Гарал үүслийн бид нэр 7 хоног болгоо энэ дээр өөрсдийнхөө лаборатори шинжилгээ өгдөг шүү. Бай тийм аа би гэртээ очиж
Хэрвээ сүү цагаан эдэг гарал үүссэн бичиггүй өнгө оруулагч болон бус зүйл хольж худалдаж байвал ямар хариуцлага тооцдог тухай бид албаны хүнээс тодрууллаа. Энэ мэдээж хүнсэтгэх хуулиараа хариуцлага тооцсон. Энэ стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан иргэн бол одоо холбогдох хуулийнхаа дагуу 50,000 төгрөг хүртэл төгрөгийн торгуулийн арга хэмжээний болно. Заадын худалдаалах эрхийг үлцгэсэн. Гэхдээ яг аль зах дээр хиний лангуу дээр ийм хуурамч цагаан эдэ борлуулж байсан эргээд түүнд ямар хариуцлага тооцсон тухай мэдээлдэггүй болохоор энэ хэрэг жил болгон давтагддаг. Мөн одоо манай хяналтынхны торгоод өнгөрдөг 50,000 төгрөг тэдний хувьд үнэндээ дахин ийм хуурамч бүтээгдэхүүн зарж болохгүй шүү гэсэн хумсар суулгах хэмжээний арга хэмжээ биш бололтой. Ийм хүнсний хяналтынхан арай өөр аргаар ажиллахыг иргэд хүсэж байлаа. Сар бүрийн 2 дахь 7 хоногийн мигмар гарагтуулдаг шинжилчидийн 222 уулзалт энэ удаа цагаан сарын бэлгийг онцоллоо. Монгол Улсын засгийн газар иргэдийг цагаан сар шинийн баярын бэлгээс сонгохдоо үндэсний үйлдвэрлэлд дэмжихийг уриаллаа. Энэ модон тоглоомыг Монголд үйлдвэрлэсэн ширхэг 5,000 төгрөгөөр зарагдж байгаа энэ модон тоглоомыг бол хүүхдэд хоргүй технологиор бүтээсэн байна. Шинээр байгуулагдсан модон тоглоомын үйлдвэр ойн аж ахуй нэгжтэй хамтарсан ажиллаж хаягдал нарсаар модон тоглоом үйлдвэрлэж байгаа юм байна. Тэд цагаан сараар хүүхдэдэд модон тоглоом санал болгож байна. Илгүүрт ороод дандаа хунсар тоглоом үн хямд ч гэсэндээ хүүхдийн бие тортой гэсэн тийм тоглоом. Тэгээ яалчгүй хэрэгцээ гарч ирсэн. Тэгээ хэрэгцээнийхээ дагуу одоо ерөөсөн модон тоглоом үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэд нэгэд удааг байгаа. Би бол ерөнхийдөө юу онсон тоглоом байдаг шүү дээ. Яг ийм яг зүгээр цэвэр яг хүүхдийн тоглохын югаар бол анхных ах гэж бодож байна. Энд мөн Монголд үйлдвэрлэсэн цэвэр арьсан эдлэлийг бэлгэний зориултаар 5,000 төгрөгөнд багтааж үйлдвэрлэжээ. Мөн Монгол гутал цүнх бүсийг цагаан сард зориулж үндэсний үйлдвэрлэгчид санал болгож байна. Түлхүүрийн осор байгаа. Түлхүүрийн осор бол одоо жишээлбэл энэ одоо 5,000 төгрөгийн үнэтэй түлхүүрийн осор байна. Энэ 5,000 төгрөгийн үнэтэй түлхүүрийн осор бол одоо нэг удаа аваад хэрэглээд хаях зүйл биш. Энийг бол дор хаяад нэг 4-5 жил хэрэглэхээр тэрний одоо тэр хугацааг даахуйц чанартай бүтээгдэхүүн байж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар ер нь бол энэ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр одоо дотооддоо эргэлт бэлэг барьцгаая гэдэг нь бид нар одоо импортоор гараа явцдаг мөнгөний урсгалыг эндээ үлдээе, ард түмэндээ үлдээ, үйлдвэрлэгчдээ үлдээ гэсэн засгийн газрын одоо энэ шинжилгээний засгийн газрын уриалга бол хамгийн цаг үеэ олсон хамгийн чухал ажил. Мөн энд Монгол эрдэмтдийн бүтээсэн шин технологи сар шинээр худалдаанд гарч байна. Бид нэр 2 төрлийн шин бүтээгдэхүүнийг хийсэн юм аа. За нэг нь бол юу гэхээр зэрэг энэ аяны гал гэж. За энэ гал бол ямар ч удаад ордог болохгүй. Хүмүүс бодохдоо бол аян замд хэрэглэнэ гэж бодож шүү дээ. Гэхдээ аян замд одоо эзгүүгээр машин техниктэй явж байхдаа хэрэглэж болно. Энэ бол доод нь 2 цаг шатна. Тэгэхээр энэ дээр бол хоол цагаа болгоод ичиж болно. Буцаага тагалчин. Тэгээ машины дотор хаалуул хаягаа үүргэвчэндээ игээд аваа явчих болно шүү дээ. Тий дахин хэрэглэж болно. Хэрвээ энэ маань 2 цаг шатаад одоо хэдэн баахан хэрэглэж аваа дуусчих юм бол дараа энэгээр ахиад сэнгэлчиж болно. Өөрөлд энэ лазыг бол бид хийж чадахгүй учраас гаднаас авч байгаа жоох үнэтэй болж байгаа. Тэгэхээр энэ нэг удааны лаз яачих юм бол өчнөө олон удаа хэрэглэх боломжтой байх нь. Энэ гэлгар удан савдсан байна шүү. Тэгэхээр энэ бол хямдхан. Энээсээ нэг ганц 2 хаал буйгаад гадаргоо игээд энэ өөрөө 20-30 басна. Тийм учраас ямар ч нүүрс одоо төдөө чиглэж байсан дор насаачдаг. Монголын үндэсний үйлдвэрлэгч маань борлуулалт маш сайн байх юм бол үйлдвэр маань хөгжин улам одоо илүү ажлын байр бий болно. Тэгэхээр энийг одоо дэмжихийн тулд манай монголчууд чинь нэг цагаан сар наадмаар нэг 2 том баяр хийдэг. Маш их том 2 нөгөө борлуулалт бий болдог. Тэгээд сүүлийн 20 жил бол бид бол өмнө төршөөс асар их зүйлийг худалдаж авч импортлж оруулж ирж байгаа. Энэ урсгалын тодорхой хэсгийг үндэсний үйлдвэрлэлтүүгээ чигдүүлье. Монголд үйлдвэрлэсэн шашхтай бүтээгдэхүүн бүрийг Монгол Улсын ерөнхий сайд энд сурталчилсан. Энэ жилийн цагаан сар ирэх 2 сарын 11-нд болно. Баяр дөхүүлээд үндэсний үйлдвэрлэлийн худалдааг үйлдвэрлэл хөдөө аж ахуй яам зохион байгуулах юм байна.
Цагийн урд мэдээллийн хөтөлбөр цаан сарваа үндэсний үйлдвэрлэл гэсэн сэдвээр үргэлж ирж байна. За эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай улс нэг цаан сарыг тэмдэглэхэд ойролцоогоор 14 тэрбум төгрөгийг урд хөршөстөө бүр тодруулбал 90 готлоо экспортод гаргадаг гэсэн судалгаа мэдээ байт юм байна. За энэ их мөнгөний урсгалыг дотооддоо шингээх боломж байгаа юу? Яг энэ асуудлаар бид нар үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газрын дарга Баярмаатай ярилцаж байна. Танд ороо минь төргий. Тэгэхээр бид нар бол яг энэ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг цаан сараар худалдаа аваад одоо өөр хоорондоо бэлгэнд өгөх сонирхол өндөр байдаг. Хамгийн гол юм үнэ одоо өндөр байдаг тий. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид болохоор нөгөө талдаа ерөөсөө энэ бүтээгдэхүүний өөрийнх нь өртөг өндөр байгаа учраас үнэ өндөр гараад байдаг буулгах боломжгүй. Тэгвэл одоо засгийн газар бодлогоор үнийг бууруулах ямар арга хэмжээ авах вэ? За бид нэр хэрэглэгчдэд зориулж энэ дарга хэмжээг өнөөдөр зохион байгуулсан. Бидний гол зорилго бол одоо цагаан сарын энэ хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр хангах юм асуудал байсан. Тэг өнөөдрийн арга хэмжээ маань үндэсний гоёл буюу одоо баярын гоёл, баярын ширээ, баярын бэлэг гэсэн 3 төрлөөр явагдаж байсан. Тэг хамгийн гол нь үнийн асуудал төр бол бид нар баярын бэлгэн дээр их анхаарч байгаа. Тэг аль болохоор үн хямдтай бараа бүтээгдэхүүнүүдийг авчирч удаас хүмүүстэй танилцуулсан. Яг хөө тэнцээ том наалурын дээл тийм ээ одоо булган малгай гэсэн бүтээгдэхүүнд бол баярын гоёл буюу гой хүн өөртөө одоо зориулж худалдаж авах тийм зорилттой байсан. Тэгээд бүтээгдэхүүн маань их эрэлт ихтэй борлуулалт өндөр байх юм бол үн заавал өндөр байх одоо бас шаардлага байхгүй. Эргэлт айлуулах хурдан байгаад хүнд одоо хурдан хүрч явах юм бол одоо тийм болцоо байх юм бол одоо хэрэгцээг хангаж чинь гэсэн үг. Тэгэхээр энд бол 1,000 төгрөгийн одоо дэлхүүрийн осор 1,000 төгрөгийн гар утасны зөвлөлтнөөс ахуулаад одоо үн өсөд явсан. Тэгээ дундаж үн бол 15,000 төгрөг гэж хэл болохоор байгаа бүтээгдэхүүн. Тэгээ одоо цаан сар болоход бол ганцхан сар үлдэж байна. Энэ хугацаанд юу гэдгийг технологийн шинжилгээд тухайн бүтээгдэхүүний өөрийнх нь өртгийг бууруулах боломж байхгүй л дээ. Яг судалгаагаар бол одоо томоохон баяр ёслолын үеэр өмнө зохион байгуулагдсан үсгэлийн харангуудын үеэр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдэд борлуулалт эрс сайжирдаг гэсэн дүн мэдээ гардаг юм лээ. Тэгэхээр яг энэ цаан сарын өмнө ийм томоохон үсгэлийн арга гарах уу? Тэгээ энэний өмнө бол Монголд үйлдвэрлэгээд 3-5 хоногийн хугацаатай гардаг байсан. Тэнцээ бол эрэлт бол маш өндөр. Тэгээд борлуулалт өндөр байдаг гэсэн. Тэгээ одоо бид нар аль болохоор одоо энэ үндэсний үйлдвэрлэлээр цагаан сарын баярыг тэмдэглэхэд бол энэ хугацааг нь уртсгаад 14 хоногийн хугацаатай 2 газар энэ там үзэсгэлэн худалдааг зохион байгуулахар болж байгаа. Тэгээ нэг нь бол Мишель Экспорт болно. Нөгөөт нь Улаанбаатарын хотод бид нар төвдөө ойрхон газар зохион байгуулахар болж байгаа. Тэр үндэсний үйлдвэрлэгчдээ яг өөрийнх нь бүтээгдэхүүний өртгийг бууруулахын тулд бас нэг боломж бол татварын аргаар үнийг бууруулах байдаг л да. Тэгэхээр ер нь яг энэ шинжилгээний засгийн газрын мөрийн хөтөлбөрт татварын хөнгөлтийг үндэсний үйлдвэрүүдэд эдлүүлэх тэр заалт хэр туссан байдаг юм болоо? За яг энэ цагаан сарын арга хэмжээнд дэр бол энэ татварын асуудал бол тусгагдаагүй байгаа. Бид нар бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд маш олон талын шатараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тэгэл засгийн газрын 103 дугаар тогтоолгож байдаг энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд энэ төрийн байгууллагууд одоо энэ үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг давуу эрхэнд одоо худалдаж аваач гэдэг асуудлыг тавьж байгаа. Гэхдээ энэ бол цаана бол эрх зүйн зохицуулалт их муутай байгаа. Тэгэхээр энэ тендерийн одоо худалдаа авалтыг зохицуулах тэр журманд хуулинд бас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тэгэхээр бид нар үндэсний үйлдвэрлэлийг одоо дэмжих, гайлын одоо болон татварын бодлогоор дэмжих, тэгээд импортын татварыг нэмэгдүүлэх, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг одоо орж ирэхэд бас зарим нэг зүйл дээр хориг тавих, тэгээд түүх хийдэг гадагш нь гаргахад техникийн зохицуулалт хийх гээд маш олон төрлийн эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байгаа. Томоохон дэлгүүрүүдэд бол одоо юу гэдгийг нөгөө нэг ашигын татвар гэж ярьдаг ч та борлуулалт хийсний татвар зарим дэлгүүр бүр 33-34% татвар аваад тухайн бүтээгдэхүүн дээр яг энэ татвар нь эргээ шингээд худалдаа авч өндөр бүтээгдэхүүнээр бараа бүтээгдэхүүн худалдаж аваад идэг л да. Дэлгүүрүүдтэй яаж хамтарч ажиллах вэ? За яг энэ цагаан сарын арга хэмжээнд дээр бол бид нар яг энэ байдлаас зайлсхийхийн тулд яг дэлгүүрийнх нь биш тийм ээ үйлдвэрлэгчийн өөрийнх нь өмнөр одоо зарахын тулд одоо төрөөс бас тодорхой хэмжээний тэр талбайн төрөөсийн тал хувийн ч юм уу тийм ээ төлөөд үйлдвэрлэгч өөрөө тал хувийн төлөөд одоо ингээд хөнгөлт үзүүлж бид нар энэ үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа. Тэгээд яг үйлдвэрийн өөрийнх нь үнээр зарахад бас тодорхой хэмжээний хөнгөлт бол бас арга түмэн дээр бол бас гар дээр нь очиж л таацж болно. Тэгэхгүй бол дандаа дэлгүүрээр одоо ингээд борлуулахаар дэлгүүрийн одоо нэмэгдэл татвар одоо их тусдаг учраас үнэтэй тусаад байдаг. Тэгээ гадны одоо өндөр хөгжилтэй орнууд болохоор өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд импортын галын татварыг маш босго өндөр тогтоодог л доо. Яг адилхан бүтээгдэхүүнийг дотоодоо хийж чадж байгаа тохиолдолд. Тэгэхээр энэ дээр одоо ямар нэгэн өөрчлөлт гарах уу? Гарна. Бид нэр тэр ажлыг хийх гээд бас холбогдох байгууллагатай ярьж байгаа, судалж байгаа. Унтахгүй хийхэд нь
За баярлалаа. Бид нэр Цаан сарваа үндэсний үйлдвэрлэл гэсэн сэдвээр үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газрын дарга Баярмаатай ярилцлаа. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өмнөговь аймаг дахь Монгол хятадын хилийн шивээ хөрөнгийн бомбдод нүүрс тээвэрлсэн машиныг шалган нэвтрүүлэх 8 урсгалтай гарцыг шинээр ашиглалтанд орууллаа. Ингэснээр нүүрс тээвэрлсэн машинууд удаан дугаарлаж зогсохгүй хилээр хурдан шуурхаа нэвтрэх боломжтой болжээ. Шивээ хөрөнгийн бомбд өмнө нь шалган нэвтрүүлэх 2 урсгалтай байжээ. Харин одоо хил гайлыг ажилчид хяналт шалгалтаа явуулах сүүл үеийн тоног төхөөрөмж мөн нэгдсэн сүлжээнд холбогдсон пассворд унших компьютертэй болсон байна. Энэхүү бомбыг Монголын алт, Чинхua Mac болон Өмнгийн говь виз компаниуд хамтран байгуулсан байна. Mac компани үндсэндээ бол энэ зураг төслийг анх одоо хийж санаачилж за одоо энд одоо суурилсан энэ пункт энэ бүдгийн байршин барилгын одоо энэ зураг схемийг анх гаргаж за тэгээ энэ хил гайлын байгууллагын хүмүүстэйгээ зөвшөөртөж эдний одоо бас энэ хил хяналтын байгууллагын энэ ажлын олонцлог тохируулан энэ байгууламжийг бол барьж байгуулсан. Шивээ хүрэн сэхэ бомбоор зорчигч иргэдийн одоо хөдөлгөөнтэй нүүрсний хөдөлгөөн бүр огтлцож таардаг байсан. Энэ бол зорчигч иргэдийг нэлээд бухимдуулдаг, хүндрэл үүсдэг, ачаал бий болгодог ийм одоо хүндрэлтэй асуудал байсан. Энэ л одоо энэ цаг мөчөөс эхлээд иж бүрэн шийдэгдэж байгаа. Энэхүү шинэ гарцыг байгуулахад 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд шивээ хөрөнгийн бомбдоор нийт 7.2 сая тонн нүүрс өмнөд хөрш рүү гарчээ. Цаашдаа нүүрсийг боловсруулан баяжуулах, мөн эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлохыг үндэсний компаниуд зорж байна. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөхөөр нийт 6 бүсэд хуваагаад байгаа. Эдгээр бүсээс дэд бүтцэд харьцангуй ойрхон 3 бүсийг сонгон энэ он төвийн инженерийн шугамд холбоорлсон. Харин бусад хэсгийг иргэдийн саналаар дахин төлөвлөлт хийж байна. Иргэдийн санаачилсан бүлгийн төлөвлөлтөн дээр хот төлөвлөгчид очиж ажиллалаа. Нийслэлийн сонгон хайрхан дүүрэг 30 хороотой. Үүнээс 7 нь орон сууцны хороолол, бусд нь гэр хороолол. Сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хороолол хэд хотын төвөөс 10 гаруй км-ийн зайтай. Энд 10,000 хүний дунд нэг цэцэрлэгээс төрийн өвчлөгөө байхгүй. Хорооны хүүхдэд сургууль цэцэрлэгтээ явахын тулд уул давж 2 км алхдаг. Хорооны иргэд хот дахин төлөвлөлтөнд орохын тулд бүлэг байгуулжээ. Бидний амьдарч байгаа энэ орчны байр нэхэд цэвэр бохор усны шугам шийдэгдээгүй, дэд үтс шийдэгдээгүй, сургууль соёл боловсролын ахуй үйлчилгээ бүхий л үйлчилгээнээс салслагдсан хол байдаг. Тэгэхээр бид нар одоо ингэж бүлэг нэгтгэхийн үндсэн шалтгаан болсон. Инженерийн шугам шүлдээнд холбогдсон ийм байртай дээр нь цэцэрлэг сургууль автобусны буудлын энэ цогц байдлаа шийдэж өгөөч гэсэн ийм асуудлаа тавьсан. Энийг бол нийслэл маш нааштайгаар хүлээж авч одоо энэ 4 сарын 1-ээс өмнө инженерийнхаа бүх хүмүүсийг шийдлээ гаргах хүмүүсээ авчирж ингээд ихний одоо уулзаад одоо энэ шийдлээ гаргаад тэгээ бидний ажлыг энэ ондоо багтаага хэрэгжүүлээ гэсэн ийм санал гаргаад ингээд явж байна. Сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хараа төвөөс харьцангуй аслагдсан учраас энэ жилдээ төвийн халуун хөтөө усны шугамд холбогдох боломжгүй. Тиймээс энд амьдарч байгаа 200 айлын дунд дулааныг хэсэгчэн шийтгэхэр болж байна. Энэ 200 гаруй айлыг ерөөсөө дунд нь 2 урын зурх. Тийм хоёр халаалтын урын зурх тавиад тэгээд бага урын цэвэрлэх байгууламж. Тийм тавих боломжтой. Сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэд 6 бүлэг болсон байна. Тэдний саналыг нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийнхэн сонсож энэ онд энэ хавийн газрыг дахин төлөвлөхөр болж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 1061 том оврын автобус замын хөдөлгөөнд оролцож байна. Энэхүү автобусанд өвлийн цагт хүйтэн тогтох муутай байдаг нь иргэдийн өвчлөх гол шалтгаан болж байна. Цонхон цамцсан дотроо хасах 15 хэмээн хүүт автобус нь зорчигч 2 буудал яваад л дарж хэлдэг. Тиймээс олон нийтийн дуу хоолой болсон цагийн урд мэдээллийн хөтөлбөр автобусны дулаан хадгалалт, дулаацуулах системд ямар стандарт мөрдөг тухай хөндөж байна. Үзэгчдээ бид шар хаднаас 3-4 дугаар хорооллын эцэс хүртэлх автобусанд суугаад явж байна. Энэ автобус нэг эцэс нөгөө эцэс хүртлээр цаг 50 минут явдаг байна. Энэ хугацаанд маш хүчтэй учраас зорчигчдод хөл даарах, тэгээд цонхны цангаас болоод буудлын андуурах зэрэг хүндрэлүүд гардаг байна. Тийм учраас бид нар өнөөдөр нийтийн тээврийн асуудал ямар байна вэ? Нийтийн тээвэр явж байгаа том оврын автобусны дулааны асуудлыг яаж зохицуулах ёстой талаар асуудлыг хөндөж байна. Зарим нь сайхан дулаах. Зарим нь болохоор нэлээд хүйтэн шүү. Цонхоор харах юм байхгүй цамтцсан явж идэг. Ерөөсөө юм харагдахгүй байх шүү дээ. Амар хөйтэн байдгийг.
зарлж байгаа юм нэг ч байхгүй. Тэгэл кондуктороос асуухлаар бодлоо харж байгаа боход яадын л гэдэг юм тавьдэн шүү дээ. Тэргээ сольж чаддаг бол одоо пара нэг шаардлагатай байна шүү дээ. Энэ дээгүүр тоогоор одоо энийг ингээд гадна тал харагддаг тийм ээ. Чөлөөтэй. Тэгжил одоо тогтоод байгаа өвлийн цагт хангах хэрэгтэй. Халаалтгүй их хүүтэй байдаг дээр да. Тэгээ одоо ингээ халаалтгүй болохоор цаанх цантаад их хэцүү байдаг. Тэгээд аль бодол дээр өвж байгаа харахад тэгвэл эндээс манай автобуснууд яагаад хүйтэн байж хүмүүс өвчлөөд байна гэсэн асуулт орон гарч байна. Үүний шалтгаан нь нийт автобусны 50% нь хэд хуучин тул пар нь ажилдаггүй, харин үлдсэн автобуснууд нь хичнээн пара ажилуулад ч гадаа 25 км хүйтэн байгаа үед 400 м яваад л нэг будал дээр хаалга онгойлгож 3-5 минут зогсдогтой шууд холбоотой гэсэн тайлбарыг жолооч нар өгч байна. Цаас үлдрээс нь тийм үлээж байгаа тийм авч. Манайх тийм хүйтэн байна. Ажлахад айгүй хүндрэлтэй. 100 мөгчийн өвлөн айгүй хүйтэн автобус гэдэг. Айгүй нэг. Зааландаа 3 пар. Энэ кавин дотор ингээд цаан үлээс нийт 5 пар ажиллаж явж байгаа байхгүй. Тэгж айгүй хүүт юм биш өглөөд. Яг энэ ярианаас үзэхэд манад одоо үйлчлэгэнд явдаг автобуснууд Монголын орчин нөхцөл зохицохгүй гэдэг нь харагдаж байна. Тэгвэл нэмэлт тусгай тоноглолтой автобус авъя гэвэл бас л нөгөө бидний халаасан дах мөнгөтэй холбоотой гэсэн тайлбарыг албаны хүн өгч байна. 98% зөвхөн бүгд 8 солонгос үйлдвэрлэсэн дээгүүр BS106 болон Hyundai 540 маркийн автобусууд байгаа. За үүний паркийн бараг 50-аас илүү хувь нь бол 7-оос дээш жилийн насжилттай тээврэгс өөрөөр хэлбэл нэлээдгүй хуучин тээврэгсүүд ба автобусныхаа өртөг үн тарифаас олмаараад компаниудын санхүүгийн чадхаас хамаарат бас яг олон улсын шаардлага хангасан бас яг энэ өндөр чанартай автобусуудыг одоогийн байдлаар бол эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй байна. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Нэгэнтэл төсвийн мөнгөөр авч байгаа автобусыг хүн өвчилж хүүхэд ээжээсээ буйлда дараад байна гэж гуйж уйлахааргүй дулаан автобустай болох талаар ярих цаг нь хэдийн болжээ. Хэрвээ үнэхээр манад тохирох автобус олдохгүй бол буудлынхаа зайг өөрчлөх үү, эсвэл метрогоо яаралтай байгуулах уу гэд олон асуулт хариултаа хүлээж байна. Энэ асуудлыг шийдэх их мэдлэггүй албан тушаалтнуудыг автобусаар нэг удаач гэсэн зорчиж үзхийг олон нийт харин хүсэж байна. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчинд үзүүлэх хор нөлөө өсөж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд хүлэмжийн хин ялгарлыг бууруулахаар Япон улсын засгийн газартай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү туршилтын хүрээнд хоёр улс хамтран ажилласнаар Япон улсын өндөр технологи хөрөнгө оруулалтаар Монгол улсад хүлэмжийн хин ялгарлыг бууруулахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах юм а. Анх 1983 онд өгийн урлаач удахын шаглагчдын сэтгхүүн чансааг сорж эхэлсэн Болорцом наадам энэ онд 30 дахь жилтэйгээ золгож байна. Болорцом наадам 30 жилийн туршид яруу найрагт шимтгчдийн төдийгүй Монголын ард түмний оюунд их хөрөнгө оруулалт хийсэн. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр үе үеийн Болорцом эзэдийг хүлээн авч уулзлаа. Монгол улс 1939 оноос хойш нийтдээ 32 мянган орчим иргэний хил сэргийг цагаатгажээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 831 иргэнийг цагаатгаж 68.5 сая төгрөг арга эрт ноолгосон бол 15 жилийн хугацаанд 17,600 цагаатгагдсан иргэнд 16 тэрбум төгрөгийн нөхөн олгорыг өгчээ. Цаашид нөхөн олгорын хэмжээг нэмэгдүүлэх ёстойг цагаатгалын комиссаас мэдгдлээ. Одоогоос 7 жилийн өмнө хадгалан зээлийн хоршоод шилжлээд дарамдаан буурч олон мянган иргэн хохирч үлдсэн. Эдгээр иргэдийн хохирлын 50%-ийг төрөөс барагдуулсан, харин үлдсэн хохирлыг нь хаанаас барагдуулах нь тодорхойгүй байгаа. Тиймээс хадгалан зээлийн хоршоодын хохирогчид 50 гаруй хэргийн материал цуглуулж, хууль хяналтын байгууллагад хандсан байна. Ингэснээр хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч, зарим хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн архигүй Монгол санаачлагыг дэмжин Дундгов аймгийн Дэлгэр хангаа сумын 32 залуу архинаас татгалзах шийдвэрийг гаргажээ. Тэд бид хүсвэл, бид хийвэл, бид шинчлэгдэн гэсэн уриатаагаар оюуны 9 дэвшил нэртэй 5 хоногийн сургалтанд хамрагдаж байна. Ямар ч энэ тариа хэрэглэхгүйгээр зөвхөн чин хүсэл, итгэл үнэмшлэр архинаас гарч болохыг харуулна гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Энэ удаагийн сургалтанд 10-аас дээш жил архи хэрэглэсэн мөн архинаас гарахын тулд янз бүрийн эмчилгээ хийлгээд үр дүнд хүрээгүй иргэд хамрагджээ. Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга болон ерөнхий сайдын алба хашиж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан хүмүүсийг тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нөхцөлд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр ажилуулдаг болох нь зөв эсэх тухайд парламентын түвшинд яригдлаа. Холбогдох хуулийн төслийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар хэлэлцжээ.
За Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга болон ерөнхий сайдын алба хашиж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаан ажиллаж байсан хүмүүсийг тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нөхцөлд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр ажилуулдаг болоё. Хамгийн гол нь тухайн өндөр албыг хашиж байсан хүмүүсийн мэдлэг туршлага мэдээллийг төр ашиглаж авах хэрэгтэй гэж хуулийн төслийг санаачилсан гишүүн үзэж байна. Энэ бол төрийн өндөр алба хашижсэн хүмүүс төрийн томилгоо болон хувийн сонголтоор ялангуяа сүүлийн жилүүдэд бол өндөр хурдтай хөгжиж байгаа уул уурхайн компаниуд, дотоод гадаадын хөрөнгөтэй төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагад ажиллах, тэгээд албан болон албан бусаар зөвлөгөө өгөх явдал бол маш түгээмэл болсон. Тэгээ үүнээс гарах сөрөг үзэгдэл бол одоо хүн болгонд мэдэгдэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл төрийн өндөр алба хашижсэн хүмүүс эргээд одоо төрийн өндөр алба хашижхтаа олсон тэр мэдлэг, мэдээлэл, туршилгаа өөрийн ажиллаж цалинж байгаа субъектийнхаа одоо субъекттэй хэрэглүүлэгч, ашиглуулагч тэр субъектийнхаа лоббид нь одоо оролцогч болж ингэж хувирж байгаа нууц биш. За тухайн хүмүүсийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр ажилуулсан нөхцөлд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгч байх хэрэгтэй бай. Гэхдээ тэргүүний зөвлөхөөр ажиллахаас татгалзах хэрэгтэй байх юм. Харин гадаад дотоодын компанид ажиллахыг нь хориглоё гэсэн агуулгаар хуулийн төслийг санаачилсан байна. Харин гишүүн Эрдэнэтийн хувьд улсын хурал тухайн хуулийг батлан гаргах тохиолдолд зөвхөн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүст хамааралтай байхаар зохицуулт хийгсэн байр суурьтай байна. Гэхдээ тухайн хүнд тодорхой зүйлсийг хуулиар хориглож хязгаарлах шаардлагатай гэсэн байр суурьаж илэрхийллээ. Яг ард хүмүүс сонгож байгаа учраас ерөнхийлөгч. Энийг л бид нар 100% найдвартай хамгаалтанд авч 100% найдвартай төрийн хүн гэж үзэх ёстой. Энэний зарим ихийг хязгаарлах ёстой. Хязгаарласны хажуугаар хангамж амнаас эд хөрөнгийн 100% баталгаад гэр бүлтэй 100% баталгаатай төр хяналтанд авах ёстой. За гишүүн Зандаа хуугийн инколдын хувьд улсын хурал тухайн хуулийг батлан гаргаж нэг хэсэг хүмүүсийг насан туршид нь төрийн хангамжтай цалин хөлстэй байх нөхцөлийг бүрдүүлвэл үндсэн хуулийн цэцэд маргаа үүсч болзошгүй гэдгийг сануулж байна. Гэхдээ оновчтой хувилбараар тухайн хуулийн зохицуултыг хийж болох юм гэдгийг үүсэхгүй байна. Одооных шиг багаан чиг 40 мянган долларын цалинтай ажиллагчаа суучнаас буруу байгаа. Тэгэд энэ хоёрын дундуур нэг юм бодож олдог, зөвлөдөг тэр нь илүү олон боломжтой байдаг. Тийм л байхгүй бол албацсан, заавал зөвлөх бол тэгээ насаар нь цалин өгнө гэдэг бол концепц болохгүй байна. Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга болон ерөнхий сайдын алба хашиж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаан ажиллаж байсан хүмүүсийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр ажилуулдаг болох үүднээс холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны гишүүдийн олонхон дэмжихгүй байна. Тухайн хуулийн төслийг хэлэлцэх хэсгийн шийдвэрийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргах юм. Манай улс гадаад дотоод өрийн дарамтанд орохгүй байх үүднээс засгийн газрын бондын арилжаагаар бүрдүүлсэн хөрөнгийг үр ашигтай ашиглах, зарцуулалтанд нь хяналт тавьж байх шаардлагатай гэж улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийнхэн мэдэгдэж байна. Тухайн ажлын хэсгийн гишүүдийн хувьд гадаад дотоод өрийн байдал дүгнэлт хийж засгийн газрын бондын асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авчээ. За улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн бүрэлдэхүүн бүхий холбогдох ажлын хэсгийн мэдээлэл ярил Монгол улсын гадаад дотоод өрийн нийт хэмжээ 6.7 их 80 төгрөг төрсөн байна. 2012 онд хэд засгийн газар 1.5 тэрбум ам долларын бондын арилжаагаар хөрөнгийн их усврыг бүрдүүлээд байгаа. Тухайн бондын хөрөнгийг 5-аас 10 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцлөөр авсан. Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийг сонгох хүртэлх хугацаанд тухайн хөрөнгийг хаана байршуулах вэ? Хэрхэн ашиглах ёстой вэ гэдэг тухайн асуудлыг ажлын хэсгийн гишүүд холбогдох албаныхнаас тодруулсан байна. Өчигдрийн байдлаар Монгол Орны ерөнхийлөгч зод жаргалын одоо мэдээлж байгаа мэдээлэлээр бол энэ санхүүгийн менежментийн гэрээ зурагдаг байна. Зурагдаг байна. Засгийн газартаа зурагдаг байна. Тодорхой зурагдах нөхцлүүдээ бас ярилцж байгаа юм байна. Тэгэхээр ер нь ямар нөхцлүүдээр одоо энэ мөнгийг байршуулах гэж байгаа юм бэ гэдэг асуудал дээр бид нар тодорхой мэдээлэл авахыг хүссэн байж байгаа. За ямар ч байсан 500 орчим сая төгрөгийн 500 орчим сая доллартай тэнцэх энэ мөнгийг бол дотоодынхаа арилжааны банкуд дээр байршуулах. За 1 тэрбум орчим одоо доллартай тэнцэх энэ мөнгийг бол гадаадын банкуд дээр байршуулах. Иймэрхүү одоо судалгаа юмнууд хийгдэж засгийн газартаа тодорхой нөхцлүүд бас тохирж байгаа юм байна.
За засгийн газар гадаадын зах зээлд бонд арилжаалж хөрөнгө босгосон буруу зөв эсэх тухайд одоо ярих нь оновчгүй. Тухайн хөрөнгийг яаж үр ашигтай ашиглах уу гэдгийг ярих ёстой гэж улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн бүрэлдэхүүн бүхий ажлын эсхийг нь тайлбарлаж байна. Гэхдээ тухайн хөрөнгөөр ямар төслүүдийг санхүүжүүлэх үү гэдэг асуудлыг улсын хурл шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайн ажлын эсхийн гишүүдийн хувьд хөрөнгөний зарцуулалтанд хяналт тавих боломжийг сөрөг хүчинд олох ёстой гэсэн байр сууриа чиглэж байна. Энэ 1.5 сая одоо долларыг хэрхэн яаж тэр долларыг хэрхэн яаж зарцуулах уу гэж бодлогын зөвлөл гэж гаргаад бодлогын зөвлөл дээр нь бол энэ ерөнхий сайд авлаа засгийн газрын гишүүд тэгээд энд санхүүгийн зохицуулахороо за 2 байнгын хорон дарга Монгол Улсын ерөнхий элэгчийн хамгийн газрын дарга за тэгээд нийслэлийн дарга энэ төр орсон. Энэ дээр бол одоо шилхэмтэр бодлогын зөвлөл гэж байгаа энэ бичиг баримтын дотор сөрөг хүчний зүгээс бол нэг ч хүн байхгүй. За улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн ажлын эсхийн гишүүдийн тайлбарлаж байгаагаар бол Монгол улс олон улсын зах зээлд бонд арилжаалах замаар босгосон 1.5 тэрбум ам долларын зээлийн хүүгийн төлбөрт нь хагас жил тутамд 35 сая ам доллар төлөх тооцоо гарсан байна. Эх оронд болоод дэлхийд дахин дөрнөж байгаа үйл явдлын мэдээлэлс таймлан үргэлдэг цагаард мэдээлэл хөтөлбөртэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн улс орнуудаас хамгийн олон монгол оюутан сурдаг улс бол Хятад улс хэлээ. Шанхайд гэхэд өнөөдөр хэлний бэлтгэлтэйг нийлээд 800-аад монгол оюутан суралцж байна. Амьдралын уртаг харьцангуй өндөрч сургалтын чанар нь сайн, амьдарч байгаа хотод аюулгүй тайван гэдэг үндслээр жилээс жил Шанхай ихтэй сургуулийг сонгох монгол оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Шанхай өнөөдрийн байдлаар 20 гаруй ихтэй сургууль ажиллаж байна. Сургалтын чанараар нь гадаадын оюутан хүлээж авах мөн өөрсдийнхөө оюутныг их сургах гэж хоёр ангилдаг. Гадаадын оюутан хүлээж авах сургуулиуд нь дээрхтээ хэлний бэлтгэл ангаа хамттан сургаа явдаг. Хэлний бэлтгэл нь 1.5 жил. Харин үндсэн бакалаврын сургалт нь ихэнхдээ 4 жил. За ангаах нь 5 жил байдаг бол магистрийн сургалт нь 2 жилийн хугацаатай явагддаг. За бидний ирээд байгаа Шанхай Түнжийн их сургууль нь барилгын инженер, архитектур, за мөн ангаахын чиглэлээр бол Азиста бараг 1-р чигсдэг ийм нэр хүндтэй сургууль байгаа. Яг өнөөдрийн байдлаар Монголоос энэ их сургуульд 50 оюутан суралцж байгаа. Ер нь бол энэ Түнжийн их сургууль нийт төгсөгчдийнх нь ойролцоогоор 98% нь яг эзэмсэн мэргэжлэр ажиллаж чаддаг гэдэг утгаараа бол Шанхайда хамгийн нэр хүндтэй ихтэй сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог. Түнжийн их сургуульд Монголын 50 оюутан суралцж байгаа. Ихэнх нь засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Ер нь оюутны сургалтын тэтгэлэг нь Монгол Улсын засгийн газар, Хятадын эсвэл Шанхай хотын тэтгэлэг 3 төрөл байдаг. Тэтгэлэгт хамрагдах хамгийн гол шалгуур үзүүлэлт нь ерөөсөө л Хятад хэлний мэдлэг сурснаа сургалтандаа ашиглах чадвар гэж үздэг. HSK гэдэг хятадны төвшин тогтоох шалгалт байдаг. Төвшин тогтоох шалгалтынхаа зогсон тодорхойлсон тэр оноог аваад тэгээд мэрэгчлийн ур чадварын шалгалтуудаа өгч ордог. Шалгалтанд амжилт гаргаад тэтгэлэг авсан тохиолдолд төгсөөд эх орондоо үндсэн мэргэжлээр ажиллах шаардлага тавьдаг. Дэлхийн бусад орнуудад яг үнийг л тухайн суралцагчаас шаарддаг. Харин манайд хэн хаана ямар мэргэжлээр сураа төгссөн, түүний мэдлэг чадварыг яаж ашиглах талаар нэгдсэн бодлого зохицуулт байдаггүй. Энэ байдал нь Азийн нэр хүндтэй Түнжийн их сургуулийг төгсөгчдийг энд ямар ч ажлын байр хүлээж байгаа нь тодорхойгүй. За өмнө ангаах төгссөн оюутан ажилд орж чадаагүй гэсэн яриач чих дэлсэж байлаа. Би одоо 4-р курс барилгын инженерийн мэргэжлэр төгсөж байгаа. Тэгээ одоо энэ жил төгсөөд эх орондоо очиж ажиллана да. Монголоос нэг хол байгаа болохоор нэг судалж чадаагүй байгаа ш. Тэгэл очиж байгаа бол аппликейшн өгөөл дипломоо өрөөл гүөхлэх байх та. Шанхай хот болон Өмнө Солонгос, Вьетнам гэх улсуудын богино хугацаанд огцон хөгцсөн гол нууц нь ердөө баруунд олон оюутнаас сургаж, эргээд тэд нарын чадварыг маш сайн ашиглаж чадсан гэгддэг. Тэгвэл үүнийг ч гэсэн шинжилгээний засгийн газрын боловсрол болон хөдөлмөрийн ам анхаарахыг оюутнууд уламжилж өгөхийг хүсэж байлаа. Засгийн газрын тэтгэлгээс гадна өөрөө мөнгө төлөө сурах боломж Шанхайд бүхэнд нээлттэй. Хятадын ихтэй сургуулийн багш нар тухайн оюутан мэрэлттэй л бол төгсөж чадна гэдэг үгийг байнга цагтдаг тул өөрийгөө дайчилж олон цагаар хичээлэд автдаг гэж байлаа. Шанхай ихтэй сургуулиудад хэлний бэлтгэлээр суралцахад хагас жилийн 8,000-аас 8,500 юаны өртөгтэй байдаг. Бакалавр, магистр, докторантурын сургалтанд сурахад жилийн төлбөр нь 25,000-аас 35,000 юаны төлбөртэй байдаг. Өөрөөр манай оюутнууд маш их тэтгэлгээр суралцдаг. Суралцахад мэдээж маш олон төрлийн шалгуур даваануудыг давж ээж тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Эцэгийнхээ мөнгийг багчсан хэмнийг гэвэл Монголдоо хятад хэлээ сайн сураад шалгалтаа сайн хөдөл хангалттай. Мөн байр хөлслөхгүй. Оюутны дотор арин дамжруулал зардал харьцангуй бага туснаа. Сайн суралцвал сар бүр тэтгэлэг авч болно. Шанхай төгсөн оюутнууд хөвчлэн бакалавра дүүргээ магистртаа үргэлжлүүлэн суралцдаг. Төгсөө Шанхайд ажиллах боломж байхгүй тул эх орондоо хөвчлэн буцдаг. Төгсөгчдөө тухайн сургууль нь ганц зүйл цагтдаг. Тэр нь үндсэн мэргэжлээрээ заавал ажиллаараа гэдэг нь эргээд их сургуулийнх нь нэр хүндэд ч бас нөлөөлдөг нь том гүрний алсын аргатай бодлого бололтой. Одоо олоос өдөрнөж байгаа сүлийн мэдээлэлс танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обама Небраска мужийн сенатчсан Чак Хейгелийг батлан хамгаалахын тэргүүнээр терроризмтэй тэмцэх цагаан орны тэргүүн Джон Бреннаныг тагнуулын төв агентлагийн тэргүүнээс тус томилохоор нэрийг дэвшүүллээ. Улс орны тайван доктортой байдлыг хамгаалах гол албан тушаал тэдний нэрийг дэвшүүлсэн явдлыг Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Конгрессийн танхимтай хийх бодлогын шин тулаанаа эхлүүллээ гэж ажиглагчид өгнөж байна. Тэднийг албан тушаал томилох хэсэг асуудлыг одоо хууль тогтоох дээд байгууллагын гишүүд хэлэлцэн шийдвэр гаргах юм а. Батлан хамгаалахын тэргүүнээр бүгд найрамдах намын гишүүн Вьетнамын дайны ахмад сэтгэлтэн Чак Хейлийн нэрийг Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүнд дэвшүүлээд байгаа нь улс төрийн хүчний тэнцвэрт байдлыг хадгалах гэсэн бодлого чиглэлтэй холбоотой болов уу гэсэн дүгнэлтийг зарим ажиглагчид өгч байна. Тэрээр Америкийн нэгдсэн улсын хууль тогтоох дэд байгууллага Сенатын танхимд 12 жилийн туршид ажилласан. Гэхдээ бүгд найрамдах намын энэ улс төрч Израильтай харилцах Америкийн нэгдсэн улсын харилцааг эрс шүүмжилдэгч зарим асуудалд аяд үзүүлэн бодлого баримталдаг учраас батлан хамгаалахын тэргүүнээр томилсон нөхцөлд Ираны цөмийн хөтөлбөрийг эзлэхэд нөлөө үзүүлж дарамт чахалт үзүүлж чадахгүй болов гэсэн таамаглалыг зарим улс төрчид төвшүүлээд байгаа юм а. Бүгд найрамдагчид түүнийг зарим асуудлаар тодруулбал Ирак, Ираны тухайд цөлд орхигдсон үнчин гიშг шиг хүлээн авч байгаа. Энэ нь Ираныг чиглэсэн цөмийн хөтөлбөрийн дарамт чахалтын тухайд хэд зөөлөн бодлого баримталж байгаатай нь холбоотой байлаа. Өнгөрсөн жилийн сүүлээр тус улсын холбооны мөрдөх төвчөөний тэргүүн нь гэр бүлийн нууцлаг харьцаанаас шалтгаалan албан тушаалаас огцорсон учраас терроризмтай тэмцэх амаргүй үүрэг хүлээсэн байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан Джон Бреннаныг томилон ажилуулахаар төрийн тэргүүн нэрийг нь дэвшүүлээд байна. Тагнуулын төв байгууллагад 25 жилийн туршид ажилласан хашир туршлагатай гэгдэх Бреннан ойрхон орнотын харилцааг хариуцсан ажилтдаг байсан юм а. Тагнуулын төв байгууллагад 25 жил ажилласан хашир туршлагатай ажилтны хувьд манай улсын аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагын талаар илүү мэдлэг мэдээлэл хоримтлуулсан гэж үзэж байгаа. Тагнуулын албаныхан бодлого тодорхойлогчдод баримт мэдээлэл дүн шинжилгээг нийлүүлж дэлхийн ертөнцийн өөрчлөлтийг ойлгон хүлээн авахд үйл ажиллагаанд чиглэгддэг билээ. За Джон Бреннаны хувьд тусалсан ерөнхийлөгч асан Жорж Бушийн засаг захиргааны үед тагнан мөрдөх ажиллагаанд хэд хатуу харгас үйлдэл гаргаж байсан гэсэн мэдээлэл байгаа учраас улс төрчид хөндлөж хүнжилтэд хандаж байгаа. Түүнийг өнгөрсөн 2008 онд энэ албан тушаал томилох тухай асуудлыг хөндөж байсан ч энэ асуудлаас шалтгаалan өөрийн нэрээ албан ёсоор татаж байсан удаатай юм а. Ерөнхийлөгч эдгээр гол албан тушаал тэдний нэрийг дэвшүүлснээр одоо Сенатын танхим хилцэж батлах хэсгээ шийдвэрлэнэ. За өнгөрсөн жилийн 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон төрийн тэргүүн Барак Обамагийн засгийн газрын гишүүд энэ сарын 20-нд тангараг өргөх учраас үүнээс өмнө тус улсын хууль тогтоох дэд байгууллага тэдгээр нэр дэвшигчний асуудлыг шийдэх ёстой болж байгаа юм а. Дэлхийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 2008 онд шинээр бүртгэгдсэн гахаан ханиад буюу H1N1 халдварт өвчний вирус нь 1-р сараас 3-р сар хүртэлх хугацаанд идэвхждэг болохыг эрдэмтэн судлаачид онцолж байна. Харин Польш улсад энэ халдварт өвчний вирусын дэгдэл өнгөрсөн жилийн 12-р сараас эхэлж эрчимтэй тархаж байгаа нь олон нийтийн санаа сэтгэлийг зовоож эхэлжээ. Өнгөрсөн жилийн 12-р сард Польшийн өмнөд бүсийн Силискойд гахаан ханиад өвчний 39 тохиолдол бүртгэгдсэн байна. За орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчний улмаас 2 хүн амнасаа алдсан гэсэн мэдээлэл өгч байгаач тэднийг чухамхүү энэ өвчнөөр таалал төгссөн эсхийг нь тодорхойлж чадаагүй байна. Бурхан болоочт нь өөр төрлийн халдварт өвчлөлтэй байсан учраас үхлийн нарийн шалтгааныг тодорхойлоход хүндрэлтэй байгаа гэсэн тайлбарыг мэрэгжилтнүүд өгч байгаа юм. За Польшийн төвийн болон хойд бүс нутгуудад гахаан ханиадны дэгдэлт эрчимжиж байгаа учраас халдвар авсан иргэдтэй ойр байсан гэр бүлийн гишүүд болон ахмад наснуудыг вакцинд хамруулах оюутан сурагчдад маск өмсөхийг анхааруулж эхлэв байна. Одоогийн байдлаар энэ өвчний халдварыг тээсэн иргэдийн 90 орчим хувь нь гадуур эмчлэгдэж байгаа. За нөгөө талаас цаг агарын хэм өвчний вирусыг дарах хэмжээнд хүрч хүйтрэхгүй байгаагаас шалтгаалan өвчний дэгдэлт идэвхжих тархалтын хүрээ нэмэгдэх аюултай байгааг мэрэгжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн жилийн мөн үед гахаан ханиадны вирусээр 20 мянган хүн өвчилж байсан бол энэ жил 68 мянгаас давах хандлага үүсэт байна. Өнөө жилийн хувьд цаг агарын хэм Цельсийн хас 10 хэмээс нэгэх буухгүй байгаа учраас
учраас халдварт өвчний дэгдэлт буурахгүй байгаа юм а. Гахаан халдварт ханиадны эсрэг хэрэглэх вакциныг Америкийн нэгдсэн улсын эмийн байгууллага 2009 онд гаргасан. За одоогийн байдлаар Польш улсад халдварт өвчнөөс өрсөлдсөн сэргийлэх вакцин хангалттай байгаа ч цаашид өвчний дэгдэлт улам бүр нэмэгдсэн нөхцөлд вакцин нэмж худалдан авах тухай асуудлыг шүндэх хандлагатай болж байна. Хятадын Хянан мужийн Ланко дүүрэгт орших хүүхэд асрах байгууллагад баасан гарагт гал гарч 7 хүний амьд эрсдсэнтэй холбогдуулан тус улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд асрах хувийн болон төрийн байгууллагуудад мэргэжлийн хяналт шалгалт хийхээр болсон байна. Аюулгүй байдлын шалгалтаас гадна үүгээр бүртгүүлгүй байгаа өнчин хүүхдүүдийг бүртгэлд хамруулах ажлыг мөн зохион байгуулах юм. Хэрвээ хүүхэд асрах төвийн үйл ажиллагаа нь засгийн газраас тогтоосон шаардлагыг хангаагүй нөхцөлд тэдгээр төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг халамжийн агентлагуудад шилжүүлэх бол шаардлага хангасан байгууллагуудтай гэрээ байгуулан үйл ажиллагааг үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь гаргах юм а. Энэ нь өнчин хүүхдүүдийн эмзэг талыг ашиглан тодорхой хөрөнгө оруулалт татж байгаа хууль бус үйл ажиллагаагч таслан зогсоохтой холбоотой юм байна. За Хятад улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 650 мянган гаруй өнчин хүүхдүүд амьдарч байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм а. Өнгөрсөн 2006 оноос эхлэн тус улсын засгийн газар халамжийн төвүүдийг байгуулж ирсэн бол өнөөдрийн байдлаар л гэхэд 65 мянган ортой ийм төвүүдийг нэмж байгуулад байна. Гэхдээ өнчин хүүхдүүдийн тоо нэмэгдэх болсноор засгийн газрын халамжийн төвд бүртгүүлж чадаагүй хүүхдүүд хувийн байгууллагад хандах, зарим нэг нь бүртгүүлэхгүй байгаа зэрэгээс үүдэн энэ хяналт шалгалтыг зохион байгуулахаар болсон байна. Өнчин хүүхдүүдийн ихэнх нь суур өвчтэй, зарим нь амьдралын хүнд нөхцлөөр шалтгаалan эрүүл мэндийн тусламд ороочдөг учраас төрийн бас байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Одоо ус цагаар орчны хүрээлэнгээс ирүүлсэн цагаан гарын мэдээг хүлэавнө. Угаар Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цэвэрт мэдээлэл хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар өндөрлөж байна. Анхаарал хандуулан хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.